Жижигхэн шоколадтай жимнэгээс эхэлсэн түүх. Өнөөдөр 100 гаруй улс орны зах зээл хурц нийт 5,000 тэрбум ширхүү борлуулагдсан супер брэнд болсон нь Орео-ыг хэрхэн хийж чадсан бэ? Түүх 1912 он Нью-Йорк хотын Челси зах дээрээс эхэлнэ. Тухайн үед Америкийн нарийн бовны салбарт өрсөлдөөн маш ширүүн байсан. Nabisco хэмээх Америкийн нэгдсэн улсын үндэсний жигмэгийн нэгэн компани тухайн үеийн хамгийн алдартай авчиргатай жигмэгтэй өрсөлдөхийг хүсв. Nabisco компани Манхэттен дэх талах нарийн бовны үйлдвэртэй шинэ төрлийн авчиргатай жигмэг бүтэхийг оролцсон байна. Хар шоколадтай жигмэгийг чихэрлэг зөөлөн кремтэй хослуулснаар дэлхийд даяар алдарсан Ореогийн анхны загвар бий болсон юм. Анхны жилүүдэд Ореогийн борлуулалт төдийлөн өндөр байсангүй. Харин 1923 онд гарсан нэгэн зар сурталчилгааны хүмүүсийн анхаарлыг татав. Энэ сурталчилгаанд Ореогийн хэрхэн идэх өрмөц агыг танилцуулжээ. Эргүүл 7-гоо цүүн дүргийнх 3 алхамтай 3 энгийн алхам мэт харагдавч зүгээр нэг идэх аргачлал байгаагүй. Харин жигмэг идэх энгийн үйлдэлд урд нь байгаагүй хөгжилтэй ор амьсгал нэмж өгсөн. Ингэснээр жижигхэн жимгийг онцгой хөгжилтэй болгосон. Орео зөвхөн амттай байхаа болж гэр бүлийн халуун дуулын харилцааны бэлэг тэмдэг болсон. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Орео тасралтгүй сайжирсаар байлаа. 1974 онд Double Stop буюу 2 дахин их кремтэй хөлбөр гарч ирэв. Кремний хэмжээг 2 дахин ихсэж крем дүртэй хүмүүсийн хүслийг хангаж чадсан. Үүнээс хойш Орео зөвхөн хавчургатай жигмэгийн нэр төдий биш, бүх төрлийн амтны шинэ бүтээлийн урам зориг болсон. Гэхдээ Ореог дэлхийд даяар алдартай болгосон зүйл бол тэдний хөгжүүлэн олон улсын зах зээлийн стратеги мөн зоримог шинжилэл байлаа. 20 дугаар зууны сүүлээр Орео Америкийн нэгдсэн улсаас гарч дэлхийд дэх зах зээл гарав. Хятад хэмээх өсвөр хөгжиж буй оронд шинээр орж ирсэн Орео томоохон сорилттой тулгарсан. 1996 онд Хятадын зах зээлд анх орж ирэхэд түүний ад болон үн хэрэглэгчдийг татах бус түлхэж байсан. Үүнээс болж Орео шуурхай арга хэмжээ авч жигмэгийн орц амтыг өөрчлөв. Чихрийн хэмжээг буруулж шоколадны амтыг илүү тодтогсон. Мөн Хятадын залуусын сонирхол нийцүүлэн ногоон сай жимтэй амттай зэрэг шинэ хөлбөрүүдийг гаргасан. Үгээр зогсохгүй савлгаан хэмжээг өөрчлөн Хятадын хэрэглэгчдээ бага хэмжээгээр хурдлан авах сурчил тохируулжээ. Эдгээр стратегийн ачаар Орео нөхцөл байдлыг хурдан өөрчилж чадсан. Эхэндээ лангуун дээрээс тоож авдаггүй байсан бол удалгүй Хятадын зах зээл тэргүүлэгсээр эзлэн. Энэтхэгт мөн адил нутгийн хэрэглэгчдийн зуршлыг суудал стратеги боловсруулсан. Энэтхийн зах зээл дотоодын брэндүүд болон өрмөц амттай эхэлдэг. Тиймээс Орео энэтхийн алдартай Cadbury хэмээгтэй хамтарч Cadbury Орео нэртэй бүтээгдэхүүн гарсан. Чихрийн хэмжээг өөрчилж энэтхийн хэрэглэгчдийн таашаал нийцсэн. Мөн нутгийн хүчирхэг түгээлтийн сүлжээг ашиглан бүтээгдэхүүн сурчлах автобус элийн жижиг тосгонууд руу явуулж хэрэглэгчдтэй шууд харилцсан. Энэ арга нь Ореог энэтхийн зах зээлд хурдан нутагшихад тусалсан. Харин Их Британд өөр тактик хэрэгжүүлсэн. Орео эхлээд Sainsbury зэрэг супермаркетуудаар чимээгүй туршилт хийв. Дараа нь 40 сая фунтын хөрөнгө оруулалт хийж эргүүл 7-гоо сүүн дөрөх хэмээх аргаар сурчлан үүнээс гадна McDonald's, KFC-тэй хамтран амттан болон ундаанд Ореогийн амтыг шингээсэн. Их Британий хэрэглэгчид уламжлалт шоколадтай digestive жимнэг туртай хэвээр байсан ч нутгийн үйлдвэрлэл явуулж удаан хугацаанд хөгжүүлснээр хэрэглэгчдэд нэмэгдүүлж чадсан. Мексик, Аргентинд Орео нутгийн хэрэглэгчдийн шоколадны амтанд тавих ялгаатай шаардлагыг судалж, банан карамель сүүтэй шоколадтай жимнийг танилцуулсан. Энэ нь өмнөд Америкийн хэрэглэгчдэд өөрсдийн соёлын өнгө аястай амтыг мэдрүүлэхэд тусалсан. Гэсэн хэдий ч зөвхөн бүтээгдэхүүн нутгийн хэрэглэгчдэд уялдуулах нь дэлхийд ноёрхох хангалттай шалтгаан биш. Ореогийн маркетингийг үнэхээр гайхалтай ухаалаг гэж хэлж болно. 2012 онд брендийн 100 жилийн аяг тэмдэглэн Орео өдөр бүр бүтээгдэхүүн постэр нийцэлсэн. Эдгээр постерууд тухайн үеийн нийгэм соёлын халуун зүйлүүдтэй хүл нийцэж байв. Өнгө өнгийн дүүргэжтэй жигмийг онцлсан сурталчилгаанууд олон соёл үзэл бодлыг хүндэх хандлагыг илэрхийлсэн. 2013 онд Америкийн Супер Боулын үеэр цэнгэлэг хүрээлэн гинэт сахилгаан тасрах үед Орео баг Твиттерт Dunk in the Dark харах үед штүрээд ирж болно хэмээн нийгмийн сүлжээнд түгээжээ. Эдгээр хэдэн үг дэлхийд даяар асар их хандлт авч маркетингийн орчин цагийн шилдэг жишээ болсон. 2017 онд Хятадын Орео брэнд Орео хөгжмийн хайрцаг нэртэй шинэ бүтээгдэхүүн гаргав. Тийм болын супер брендийн өдөр худалдаанд гарсан хөгжмийн хайрцаг 130 сая оны үнэтэй байсан бөгөөд ердөө 12 цагийн дотор 20 мянган ширхэг зарагдсан. Эдгээр хүчин чармаалт нь Ореог олон янзын соёл нийцэлж хэрэглэгчдийн сэтгэл зүрхтэй холбогдоход тусалсан. Америкт Ореон гэр бүлийн халуун дулаан мөчийг бэлэгддэг. Хятадд шинэлэг олон янзын амтыг илэрхийлдэг. Энэтхэгт өөр амтыг хүлээн зөвшөөрөх гүр болж өгдөг. Ийхүү Орео үл танигдах жижиг брэндээс эхлэн дэлхийн жигмэгийн хаан болсон.
100 жилийн туршид байнга шинжлэгдэх хэрэглэгчдийн амтанд тохируулан уян хатан стратеги хэрэглэгчдийн сэтгэл зүйг сайн ойлгох чадварыг шингээг дэлхийд даяар эргүүл 7-д дүр гэсэн өргөн цэдэг соёлыг түгээсэн. Өнөөдөр 5,000 тэрбум ширхэг Орео жигмиг дэлхийн өнцөг боломжоор зарагдаж байна. Зөвхөн адны бус брэнд зах зээл соёл сэтгэл хөдлөлийн гайхалтай нэгдлийн гэрч болсоор